За сайн бацааны ирэх мэдээд байдаг ч тий. За министер байна. Хичээл хамгээд ойд бичлэг хийж чадсангүй. За ийхүү тэгээд бичлэгт харцгаая. За өмнөх бичлэг дээр Сэнгүүмийн дүү чагуур бихийг гойж агаар дууссан билгээ. Дууссан тийм үү. Тийм болохоор одоо тий чагуур бихийгээс үргэлжлээ явчих. За ингээд амраг дээрээ давхар амраг болъё хэмээн Чингис хаан бодож зочид Сэнгүүмийн дүү чагуур бихийг гоохтой Сэнгүүмийн хүү тусахад манай хожим бихийг арилжин солин өгье хэмээн гойход нь тэнд Сэнгүүм өөрөө их зан арган бодож бидний урагт тэдэнд очиос үүдэнд нь байж игнэт хаймар харахаж хөө. Тэдний урагт бидний дээрээс хаймар сойж үүд харахаж хөө. Өөрөө их зан арган бодож бидний дарамтлан өгөөл чахвар бихийг үл өгөн эс таалжээ. Үүнд Чингис хаан дотор ванхан Нэлэх Сэнгүүм хоёрт нэлийн гомджээ гэсэн байна. Ерөнхийдөө хаймар сууж үүд харна гэдэг нь бол ерөнхийдөө хаймар сууна гэдгийг ерөн дээгүүр судлал хэлнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүнгээд гомцныг жамуух мэдээд хаа жилийн 1203 оны хавар алтан хожир хатгатай өвгжин ноёхон сөгдөө тойрол хажихуун бихий тэд нэг хэсэг болж нөөж жижээр өндрийн хярд бихээр элсэд Нэлэх Сэнгүүм дээр очиж ийм хэлсэн байна. Тэмүүжин ханд минь 8-ны Таян хантай хилтэй элчтэй буй. Амны эцэг хүү хэмээх юм. Авир нь өөр буюу итгэж суух амуу та. Эс төрөлгөөс танд юу болох вэ? Тэмүүжин ханд морилос би хөдөнгөөс оролцсон хэмээн алтан учаа өгүүлрэв. Бид өөлийнхөө хөвгүүдийг ахыг нь алж дүүгийн төвчж өгсөгөө хэмээжээ. Өвгжин ноёхон хатгад өгүүлрэв. Гарыг гардаж хөлийг хөлдөж өгсөгөө хэмээн тойрол өгүүлрэв. Аргацаа явж Тэмүүжин улсыг авъя. Улсаа автвал улс үгүй болно. Яан тэд хэмээн хажихуун бих дахин ийм хэлжээ. За Нэлэх Сэнгүүм хөвгөн чамаа юу санаас уртын үзүүрт гүний яралт хүлцэн хэмээж Чингис хаан руу ерөөхдөө довтлохоор болсон байна. Тэгээд эдгээр үгсийг сонсож Нэлэх Сэнгүүм эцэг ван хандаа тэдгээр үгсийг сайхан төдөөн гэдэг хүнээр дамжуулж хэлж ван хаан Тэмүүжин яаж танд ингэж болох юм бэ? Бид нар ингээд төвшиг тулгуур болох хэвээр адил одоо ингээд төвшиг тулгуур болох хэвээр адил бид нар ингээд дайрч байгаа чинь ингээд тэнгэр зүйл таалагдана. Ийм муу зүйл хийхгүй. Тэ жамах ингээд хов зөөдөг бүлгээ хэлдэг шээ. Тийм болохоо хэрэггүй хэмээн хэлсэн байна. Тэгээд Сэнгүүм ингэж хэлсэн байна. Амтай хилтэй хүн болгон үүлэн бөгөл яах вэ томсарлна. Ингээд хүн болгон ингэ хэлж яхаа яагаад та ингэ тоохгүй юм бэ гэж хэлсэн байна. Гэж хэлээд дахин их хэлсэн байна. Бүр чамайг өдий амьд байх цагт бидний огт эс тоох буюу үнэхээр хаан эцэг чамайг цагаан цацваас харт хахваас хорчхоос бүрэх хаан эцгийн минь зовлон өдий хураа чагсан улсыг чинь манд мэдүүлэх вэ?
мэдүүлэх үү? Хинээр яахан мэдүүлэх вэ хэм. Тэр үгэнд нь за ингээд та ингээд бидний тоох юм бол хинд ингээд ирээдийн ханы эрх мэдлийг шилжүүлэх юм бэ гэсэнд маахан ингээд цагаагаа хөвөөнэ хэрхэн төвчнээ. Идэвхтэй түүгээр төшиг болгож байж муу санаа зовхөө. Тэнгэрт үл таалагднаа бидгийн хийсэн байна. Цагаа гэдэг нь бол дэр нийлүүлэх буюу хоримлоход багалзуурын мах хувааж идэх санслаас үүдэлтэй хэллэг гинэ. Багалзуурын мах хувааж иднэ гэдэг нь бол ерөөхдөө эхнэр нөхөр хоёр болж байгаа хоёр бас маань гэрлэл хас маань хоньны багалзуур хувааж яг нэг хүн шиг бие биендээ үнэнч байна гэх утга санаа илэрхийлдэг даншил юм билээ. За тэр үгэнд нэлэх сангүй ингээд амар уурлаж хаяад гарчээ. Тэгээд ингээд Сэнгүүмийн ингээд хүслийг хайрлаж маахан ингээд өөртөө мэдээгээд хайсан байна. Тэгээд тэндээс Сэнгүүм ингэж хэлсэн байна. Мөнөөхөн тэд чагуур бихийг уусан бэлгээ. Идэвхтэй багалзуур идэхээр ирэх тун хэмээн өдөр болзож урд ирүүлж тэнд барий хэмээлдэж зээ хэмээн үг барилдаж чагуур бихийг өгөө. Багалзуур идэх тун гэж хэлгээсэн байна. За ер нь багалзуур идээгээд найр хий гэж дуудсан юм. Тэнгүүд дуудаж агаад ерөөхдөө Чингис хааны барьж авъя гэсэн юм байна. Тэгээд чагуур бихийг өгөө гэж Чингис хаан тэгээ өргөдөж 10 хүнтэй явах зорин Мөнлөг эцгийн гэрт хонвоос тэнд Мөнлөг эцэг өгүүлв. Мөнлөг ингээд эцгийн гэр очсон чинь Мөнлөг эцэг ингэж хэлсэн гинэ. Чагуур бихийг түрүүн боход мөнөө биднийг даамж ерөөсөө өвүүлээ. Одоо ингээд эргэж багалзуур идэхээр өрчлээ. Өөртөө ингээд их зэнтэй хүмүүс гинт өгье гэж өрөхвөл яг ингээд зүгээр биш үү те. Юу хийх гээд ингээд тэд ингээд гоогаа өрсөн юм балаа. Чи ингээд ухаж ойлгох буй за. Хавар болоо. Бидний адуу турхаа байна. Адууга таруулын хэмээ шалтгаан хилээд бити явж явахгүй ээж бухтай хэрэлтэй хоёр багалзуур иргэдэн хэмээн илээ Чингис хаан Мөнлөг эцгийн гэрээс хариу гинэ. Бухтай харьтай хоёрыг очихын хамт бид сэрдэгдөө маргааш ирэх бүслэн барья хэмээлсэн байна. Ерөөхдөө ингэсэн юм зэ. Манай ингээд адуу тарган биш байна. Оронд нь ингээд адуу ингээд тарган биш яваас хол явж чадахгүй. Оронд нь бухтай хэртэй гэдэг хоёр хүнийг явуулаад багалзуур идэлгээ явуулчаа. Тэгээд бухтай хэртэй хоёрыг очихт нь ингээд хааны тал Нэх Сэнгүүмийн тал бид ингээд мэдгдчихлээ. Маргааш бүсэлж барья гэсэн байна. За тэгээд тийм бүслэн барих хэмээн үг барилсны алтны дүү хичээрэн гэртээ иж өгвөл маргааш Тэмүүжний барья гэж байна. Энэ үгээ Тэмүүжинд хэл хүргэн очих хүний ямар зэрэг болох вэ за хэмээжээ. Тийм өгүүлэхэд хатан алгажид өгүүлвэ. Тэр дэмий үг чинь юу нь болно? Хин хүн өнөвших болоо зэ хэмээн тийм хэлэхэд адууч баатай сүв үргэхээр энэ үгийг сонсч харива. Баатай явж адууч нөхөр хишигт чээрэнгийн өгүүлсэн үгийг хэллээ. Хишигт ингэж хэлсэн байна. Би бас очиж бодъё хэмээн гэрт нь очиод их чээрэнгийн хөвгний
нарын гэгийн гадаа сууж сумнуудаа өрөн байж өгүүлрэн. Тугаар бид юу хэмээлтэн хилийн боч хиний амыг таглах хөлөө хэмэв. Тийм өглөөд нарын гэгийн бас адуу хишигтэй өгүүлрэн ингэж хэлжээ. Мэрэгдээ цагаан ам цагаан хээр хоёрыг барьж авчираа. Мэрэгдээ цагаан ам цагаан хээр хоёрыг барьж авчираа. Шинэ ууж эрт мордъё гэжээ. Хишигт явж баатаад өгүүлэн. Тугаарын үгийг чинь болгоо магад үнэн болов. Эдүүгээ бид хоёр Тэмүүжинд хэлэх ёстой гэж явжээ. За ерөөхдөө тий ихчээр ингээд их нэртэй ингэж хэлсэн байна. Ингээ одохгүй ингээд Тэмүүж ингээд юу барья гэж хэлээ. Тэгээд хин эхнэр нь те дэмий үг чинь юу болно? Хин нэвших юм бэ гэхэд тэ ихчээр нэг хэлэхэд нөгөө хин нэвших юм гэхэд адуу ч баатай сонсоод найз хишигтэй хэлээд хишигт биш юм шүү. Хишиглэгт юм биш. Хишиглэгт бас очиж баттгаад ерөөхдөө те Тэмүүжиндөө дайх юм байна. Тэмүүжинд хоёулаа хэлье гэж яваад гисэн юм. Тэгэл мэрэгдээ цагаан ам цагаан хээр гэсэн ам цагаан хээр гэдэг хоёр мороо барьж ирж уяад өдөш гэртээ нэгэн хургаа алж эсэргээ болгож мэрэгдээ цагаан ам цагаан хээр хоёр бэлэн уйсан ахтыг нунаж шинэ яж Чингис хаанд очиж гэрийн араас нь баатай хишиглэх хоёр өгүүлрээ. Ихчээрингийн өгүүлсэн үгс хөвөн найрын гэгээний сумнуудаа өрөн сууж өгүүлснийг мэрэгдээ ам цагаан хээр хоёр ахтыг барьж оё гэсэн үгс бүгдийг өгүүлж өгөө. Бас баатай хишиглэх хоёр өгүүлэн. Чингис хаан сойрхоос эрэлзэл өгөө буй таныг бүслэн барийг хэмээн үг барилдаа хэмээжээ. За тэгээд энэ хүн ингээд Чингис хаан таныг бүслэж гинэ гэд хэлсэн юм байна. Тэгээд Чингис хаан баатай хишиглэх хоёрын үгэнд итгээд тэр шиндөө дэрэгдэх бүх итгэлтэй хүмүүсээ хил өгөөд хөнгөлөх юм орхиж уурлан шин ингээд нүүсэн байна. Тэгээд Маав өндрийн араар хөдлөхдөө Маав өндрийн ард зэлэм дагуулж цагдуул болгон харуул тавьж хөдөлсөн юм байна. Тэгээд тэр хөдөлсөн чигээрээ маргааш өдөр дунд нар жарган хар халзан эс төрж үдлэж буж бөгөөд ачтайн агт адуулсан жихтай адир зөөл өрөө өвс наваад агтаа ад болон явах үед танаас Маав өндрийн өрөөр Улаанбараас дайраа айсан хэмээн дайсны тоосыг үзэж дайсан хүч ирүү хэмээн агтаа үлдэн хөөж дайсан хүч ирүү хэмээн үзэж Маав өндрийн өрөөр Улаанбараас дайрж тоос гаргаж Ван хаан хийж айсан хэмээн тэндээс Чингис хаан тоос үзээд агтаа бариулаад ачааж морилоо. Тэгээд төдийс үдсэн бөгөөс гимдэх хүлгээ. Тэр айсуу эргэсэд Жамуух Ван хаантай хамт ирж байна. Ван хаан Жамуухаас асуусан Тэмүүжийн өвөнд хатгалж чадах мэтээс хэн буй юм асууж Жамуух өгүүлэн тэнд ургууд мангууд хэмээх иргэд буй. Тэр иргэн байлнаа. Тойрох дотнд эмх цэцтэй байдаг. Дэрлэхүй дотнд дэм цохилтгүй